За дахиад л би байна гэдэг шиг. За өнөөдрийн 3 үг бол эхнийх нь Mirai, ирээдүй, хоёр дахь нь Mukeru. За чиглэх гэсэн утгатай. Гурав дахь үг бол Gambarimasu. За энэ бол Японд залуучууд маш их хэрэглэдэг. Хичээх, зүтгэх, шаргуу ажиллах гэсэн утгатай. За ер нь бол Японы нийгмийг бас мэдж байгаа бох та нар маш завгүй ажилдаг, цаг нь чахагддаг. За энэ нийгэмд бол үнэхээр Gambarimasu гэдэг үгийг бол ашиглахгүй байх юм аргагүй. За тийм болохоор өнөөдөр оруулж байна. Тэгээд өгүүлбэрт оруулах юм бол Mirai ni mukete Gambarimasu. Тэгэхээр бүгдээрээ ирээдүйгээ чиглээд бүгдээрээ шаргуу ажиллаж хөдөлмөрлөд хичээх юм бол амжилт гарганаа. За жоохон дэлгэрүүлээд хэлчихлээ. За маргааш уулзцгаая.